Hello guys. Өнөөдөр маш сонирхолтой бичлэгээр уулзах чинь. Та ямарваа нэг зүйлийг хийж эхлүүлэхэд эсвэл тууштай байхад дараах бодлууд танд үргэлж орж ирдэг юм швэ. Би ядарч чинь, хэцүү байна, энерги алга, дараа хий, хүнд зарцуулах цаг алга, унтаж чадахгүй байгаа, боломж байхгүй байж тээ гэх мэт асуултууд. Тэгвэл эдгээр бодлууд яагаад гарч ирдэг юм бол тарих бол энерги хэмнэх машин. Хамгийн бага энергийг зарцуулаад хамгийн хурдан шагнал авах зорилготой. Таны хийж буй ажил хит том мөн та хийх дарааллуудаа бодоод л худлаа юм байна гэд хойшлуулах рефлекс автоматар асдаг гэсэн үг. Тарих үнийг маш их энерги зарцуулах юм байна. Хоёуланд нь аюултай гэж үздэг гэсэн үг. Үүнээс үүдэн тухайн ажлыг эхлүүлэх хүсэл буурч бие чинь ядрах мэт санагдана. Өөрөөр хэлбэл бид нар ингээл гой хоол хийх жахта үсээ цуглуулахдаа боддог штэ. За гой хоол хийхийн тулд тийшээ очиж тэр дэлгүүрээс очиж тийм хүнс цуглуулах хэрэгтэй юм байна. Тийм юмыг авах шаардлагатай юм байна. Тийм юмыг хийх хэрэгтэй болох юм байна. За зөндөө их ажил болох юм байна. За болиод үг. Өөрөөр хэлбэл ажил хийхгүй байлгаснаар тарих эзнийгээ хамгаалж байгаа гэж бодож байгаа гэсэн үг. Тийм учраас тарих эдгээр зүйлүүдээс зүгтааж хурдан шагнал авахыг илүүд үздэг. Өөрөөр хэлбэл та энерги зарцуулахгүйгээр допамины хэрэглээг хайж эхлэхээ гэсэн. Өнөөгийн бидний утас, сошиал медиа, шорт видео гэх мэт тархинд хамгийн хурдан допамин өгдөг. Үүнийг үзсний дараа таны жинхэнэ хийх ёстой ажлууд уйтгартай, хэцүү мэт тань санагдаж эхэлнэ. Ямар ч юм хийх хүсэлгүй мэт болж сэтгэл зүйн дарамтуудыг үүсдэг байна. Энд үүссэн эдгээр сөрөг сэтгэл хөдлөлүүд таны үйлдэл хийх боломжийг хязгаарладаг. За нэгэнт надаас мундаг зөндөө хүн байгаа юм чинь эхлээд ч яах юм, надтай надгүй болоод явах юм чинь би илүү биз гэх бодлоод. Үүнийг төгс байлгахын хүсэлж гэж хэлж болно. Яагаад гэхээр нэгэнт шилдэг нь төгс байж чадахгүй, юмыг төгс хийж чадахгүйгээс хойш эхлээд ч хэрэггүй байна. Тэгээд үйлдэл хийхээ хаяад зогсоно гэсэн. Нөгөө талаас та алдах эрсдлээ, шүүмжлэл, өөрийгөө үнэлэмжинд аюул ирнэ гэж тооцоолж байгаа. Тийм учраас эхлэл юм чинь би угаасаа л төгс хийх хэрэгтэй. Гэхдээ би бэлэн биш байна. Үгүй ээ, магадгүй илүү судалгаа хийсний дараа эхлэе. Яг гой цаг нь биш байна гэх мэт маш олон бодлоодыг боддог. Энэ олон бодол мэдээж оюуны ядаргаа болдог. Тэгвэл хэрхэн энэ бүхнийг шийдэх юм бэ? Та энерги зарцуулах хэрэгтэй мэдээж, гэхдээ маш багаар, өдөр болгон бага цагаар мөн өөрийгөө тодорхойлох тодорхойлолтоо би төгс гэж хэлэхээсээ илүүтэйгээр би эхлүүлдэг хүн, би хийдэг хүн гэж өөрчлөх хэрэгтэй. Тухайн зүйлийг хүн дуртай үедээ юм уу, урам зориг авсан үедээ хийж эхэлдэггүй. Тийм учраас та эхлээд ямар тач эхэлнэ. Тэгээд үйлдэл хийгээд түүнээсээ таашаал аваад допамин ялгардаг байна. Түүнээсээ урам зориг авна гэсэн үг. Тэгэхээр урам зориг бол хамгийн түрүүнд байдаг зүйл биш, хамгийн сүүлд ирдэг зүйл байх нэ. Хүмүүс ихэнхдээ хийх тухайн юмаа эхлүүлэх боломжтой цагийг хүлээгээд байдаг нь маш буруу. Жижиг алхмаас бид нэр эхлэх хэрэгтэй. Тарих том энерги зарцуулах дургу. Тийм учраас төсөөл, даалгавар, бие даалтууд маш багаар хугацааны төлөвлөгөөтэйгээр хуваарлагддаг шүү дээ. Эхлээд хэцүү, сурахад хэцүү санагдаж байгаа зүйлээ ердөө өдөрт 2 хон, 5 хон, 10 минут хийгээд эхлээд үзье гэж хэлэх хэрэгтэй. Тэгвэл маш амархан шүү дээ. Өдөрт 2 минут, эсвэл 5 минут, 10 минут. Гэхдээ хамгийн гол нь өдөр болгон хийх хэрэгтэй шүү манайхаа. За тэгээд лайк, subscribe харамгүй өгөөрэй. Ника хүрэхэд би IELTS-ийн хэрхэн 7 оноо авсан нуцаар хуваалцуулна.